багшаа. Натраарч. За өдрөөсөө мацгаана уу. Өнөөдөр бүтээсээ өдөр Рокималаар шинэ зүйл сурах гад за цэвэр гарт. Sky Sport ирсэн. Голф тоглож сурах гээд. За миний болохоор урд нь голфыг тоглож үзэж байгаагүй. Өнөөдөр л үүддэг зохиол барьж ирсэн. Яг зохиод яг олон төрлийн техникүүдийн зохиолуудыг заарлаж байгаагүй. Тэгээ би ч гэсэн ялгаагүй нэг л удаа яг зохиорын нөрөө зогч ирсэн. За тэгээд өнөөдөр манай багш Батамглан Монгол улсын голфын 2021 оны улсын авраг юм нэг залуутай өнөөдөр голф сурах гэж байна. За ер нь голфын талаар тэр нэг хүмүүстэй үзэгчтэй нэг тайлбарлаад өгч үү. Хаана үсч Монголд юу хийх вэ гэж бодлоо. За тийм Монголд одоо миний мэдхээр сүүлийн 20 жилийн өмнөөс л орж ирсэн үү. Тэгээ одоо Монголд нэг 3 талбай голфын талбай байгаа. Тэгээд одоо сүүлийн ер нь 4-5 жил нэлээ эрчимтэй хөгжөөд одоо идэвхтэй тоглолтог 200-га хүн байгаа. Тэгээ ялаа юм. Тэгээ гол ерөнхийдөө 18 нөхөн дээр тоглолдог. Тэгээд хүн болгоо өөрсдөө зохиуртаад цүнхэн дотор 14 шиг өөр төрлийн зохиурууд байгаа. Тэгэхээр 14 төрлийн зохиур. Тэгээд голф тоглоход ашиглагддаг ерөөхдөө 5 үндсэн техник байдаг. Тэгээд сая гурлаа эхний хоёрыг хийсэн. Тэгээд одоо гурав дахь нь болохоор энэ pitching гэдэг зохиолт хөөргөө зөөлхөн унах. Тийм техникийн зохиолтой. Надад нэг барьдаг барьц тэгээд нэг явж байгаа range нь бол бас гişin санагдаж байна тий. Нэг зогсолт нь ахаад нөгөө барилтаасаа гадна нөгөө хүч хуваарлж байгаа юм уу? Дахиад нэг очихж байгаа газар хүртэл хүчээ болох юм байна. Миний бодлохоор ямар жоохон дандаа давуулаад хүч жоохон хэтрүүлээд байна. Түмээр зэтэйгээд байгаа юм. Илүү арай жоохон эвсэн шаарддаг юм шиг байна. За тэгээ 3 дахь цохилтоо хайлаа. За одоо зарлахлаа тий. Энэ болохоор одоо саяны түрүүний 2 дахь цохилтны юм зүлгнээс гаргаж ирсэн. Одоо энэ ч юм болохоор тийм даваа маваа өөр гол. Энэ болохоор шаардлагатай үед тий ус юм уу илс юм уу давуулаад грин дээр бөмбөгөө тий зогсоох зорилготой цохилт. Окей. Тийм цохилт гэсэн. Тэгэхээр за хэдүүл хаашаа цохиж үзэх юм? Тийшээ цохих юм уу? Тийшээ. За би нэг ихлэ харуулч. Та тэндээс харж ивэл. Газраа шүргэх юм тий. Ингэж нээж яриад ингэж дэшээ татаад тэгээ бөмбөгийн дагавраа зохиороо гүйлгээд оруулна гэсэн. Аа. Тэг өнөөдөр тэгтээ гурлаа зүгээр бүх техникүүдээ үзэж байгаа болохоор зүгээр нэг тий хальт зохиод үз. За хичээр. Бөмбөө одоо зүүлдэг ойрхон тааш. Зүүлдэг юм да. За. Yes. За байж та. Nice. Вау. Одоо яг ритм алдаг байгаад. Nice. Сая хайг бол аач үнэхээр байсан. Нэрээ. Аим гоостой. Зя Рокигийн дөрөв цохилт. Вау. Nice. Ганга. Зээ. За одоо хамгийн сүүлийн цохилтын техник. Тэгээ савлтан дээр гол анхаарах юм нь мөрөөрөө айлуулах сайн эргэж өгүүлсэн. Тэгээ ерөнхийдөө савлтын хүчээ эргэлтнээсээ авах гэсэн. Тэдний сайн сухгүй болсон бэтад ах юм. Айгуу. Нэг зохиод харуулах уу? За.
Оо. Тий. Хитрэ 150 м хүрсэн үгүй юу? Тийм 7 номероор тий 150 м ирэхэд энэ тэгэд энэ цөмхөнд 14 цохор байдгийн учир нь бас юу вэ? Өөрөөр номерын, өөрөөр урттай. Өөр гарацтай цохор байдаг. Тэрүүгээрээ бас юугаа зайгаа баримжаалт зохино гэсэн үг. Бо амаа яасан чи харсан чи бүр Харин би ч одоо энэ наагур хөндлөм бодчихсон чи. Амар явт юм шүү дээ. Цохилт нь бол гоё боллоо. юу нь яах вэ? Тийм далаацтай байсан. Тийм. Уцаа гацгаа хоноо. За сая ерөөдөө баг. За сая битэр 5 техникийн цохилтын цогоо тавлан үзлээ. Тэгээ техник нь ерөөдөө амар чухал юм байна. Ганц 2 давтаа цохоод гэхээс илүү баг 1000 муу бүх зөгчөөс мэдрэмж цоох юм шиг надад бол зөгчөөж би твшин. Тэгээ рокет бол харьцангуй надаас бол арай дээр юм байна. Надад бол ямар ч мэдрэмж суусангүй. Яг суух болгонд нэг амар хөвчилж цохоод байгаа юм шиг санагцсан. За тэгээд яах вэ? За тэгээ одоо бид төр бүгдээ сурсан техникийн шалгуулаад хамт green дээр гэж pattern гэж нэрлэдэг тийм pattern. Тэгээ хоорондоо нэг өрсөлдөж харуулах. Хоорондоо 3 мөр хэн дөрүүлж 3 оруулсан ялагч болно гэд хоорондоо хөцөрөх нэ. За хэдэ тоглож үзье. За. Бууцаа одоо энэ golf-ийн хичээлээ дуусаад айгуу гоё ланчнд оруулахаар. За. За энэ чи. За. Хоёр бомбоо нэг бомбоор нэг цэгээс за эхнийх нь энэ цэгээс тэр нөхрөө тоглоод өрсөлд. Эхлээд ингээд манай багшлахтэй баримжаагаа ав гэсэн хай. Ингээд цагийн зүгээр. Тарантара. За. Старуулж болохгүй шүү. Гол нь төвлөрөл атлаа. Туршиж багтаа бид ярьсаа. Зөвхөн тийм. Үгүй би туршсан шүү дээ. Дандаа нэг хүчтэй бөмбөг зогсож байгаад нэг чи хамгийн түрүүн сурсан шүү дээ. Оо хөөрхий. За. Би хамгийн зөвлөрөө зогсон чи ингэж чинь гараа явчлаа шүү дээ миний бөмбөг. Яах вэ? Оо минийхс хүчтэй явж байна. Тэгээ угаасаа амар хүчтэй зөхөд мэдрэмж яваач. Хойлоо гаргачлаа. Хойлоо цаанаас эхлэх юм нэр. Дөнгөж эхлэхдээ бол энэ дотроо Упс. Хада. За харж ирсэн оруулж байна. За ихнүүдэд тэнцсэн байна. Бас урвуу газар хэдлээ. Ажидлаар нь зурчлаа. Ой. Ой. За бөмбөг аваарай. Үгүй тэгдэхгүй хаар. Тэглэн штэ. 3 зөгцөө. Би одоо яг оруулах гээд байгаа байхгүй юу? Би эндээс. За. Сая юм. Яар мугаалт. Яа. За. Чиний 4 дэх цохилтой. 5 цохил болсноо. За 4 дэх одоо миний 5 дэх юм бэ те. Одоо хийвэл ийц юм бэ те. Яа барьж өгөө. Хэд барьж ач. Иш. Хаалта. Хүчтэй. Санийх жоохон хүчтэй цохол гараач. Та. Яа. За 2 дэх цохилт. Лагийн 2 дэх цохилт. Оо! Хэр яагаа.
За мэдгүй өөрөө л бид. Тэмцээ болохоор ч бас яад юм болоо. Бодлоо. За нэг болж олгосон шиг хараа. Чи тэр бүр өнөө сонирхолтой байна. Аль нь хожихгүй бол. За миний сүлэх үү. За ялгч сарда баяр үргийа. Амттай авчигё. Баярлаа. Их баярлаа. Сонирхолтой юм байна. Ирж хөлсөн баярлаа. За маш баярлаа. Маш гоё хичээл боллоо. Одоо snack time. Окей. За голф дуслаа маш сонирхолтой байлаа. Тэмцээн дээр яасан бэлээ? Ямар ч 3 удаа тэмцсэн. Чи яасан? Рокки яасан. Үгүй марлаа яасан шүү. Рокки тий айгу надад айгу зөөлөн ансан. За ерөөдөө дараагийн амралтаар хойлоо яаж өнгөрөөл миний бас юу хийж үзмээр байна. Энэ удаа бол анхудаа голф тоглоо. Ерөөдөө сардаа нэг ч юм уу гоё ирээд тоглож байл бас гоё юм байна те. Яг энэ green хэсэг дээр нь бол голф өмнө тоглож үзсэн гэж айгу хүсчихсэн. Өдөр юу ч гэсэн хийчлээ. Тэгээд ажлын өдрүүдэд бол ямар ч бэлтгэл ажилгийн цаг зав гардаггүй. Амралтын ялангуяа бүтээсэн өдөр айл болох гоё хөвгчлөлтөө зугаатай. Тэгээд зуны үйлрэлт бүр ингээ байгалыг илүү гаргах илүү гоё гэдэг те. хоолойгийн хөдөлгөөр амралт чинь угаасаа яд юм шүү дээ. Хагас өдөр нь ажил дуслаа, бэлтгэл хийлээ. Тэгээд тарж чимээгээ амарлаа. За тэгээд чөлөө цаг гол шинэ артикл унших. Тэгээд номтой Netflix үзэх, тоглох гэх мэтлэн. Тэгээд бүтэн санд нэг хөвчлэн бас амарлаа. Зарим нэг өглөөний арга хэмжээ. Тэгээд хоолой бэлтгэл өдөр. Тийм. Хүчтэй юм даа. Дараагийн удаа уул руу явмаар байна. Уул руу явмаар. Шүхэр. Тийм. Шүхрээр нис гоомаар байна. Тэгээ бас гоё те. Өөр шин байгаал. Одоо дахиад 100 дуусахаас өмнө намар дундаа ороод дахиад 9 сар гараад 10 сар төгрөг бас хүүтэн болчихоор бас зуны сайхан цаг юм байна. За тэгээд бас үзэгч та бүдгээ бас айлуулах амралтын үзрээ үр дүнтэй шинэ зүйлийг сураад шинэ газар очиж үзүүл илүү сонирхолтой те. Тэгээд өглөөгөө эрт эхлүүлчихвэл бас өглөө айгуу гоё юм шүү. Тэр бас өглөө 8:30 ихэд кофенд бод ирж одоо тэгж 11 болж байна. 11 болж байна хаа. Тэгээд дахиад өдөр урт болохоор ингээд амрах ажлаа хамжуулах гээд өглөөг эрт эхлүүлчихэл гоё юм байна. За тэгээд дараагийн влогороо Уулзъя. одоо уулзъя. Баярлалаа.